Rockstar дуу болоо маш их стресстүүлсэн гэж хэлсэн. За яагаад вэ гэхээр Лиса анх өөрөө Lava Boy-тай хамтрахыг хүссэн гэж байгаа байхгүй юу? Blackpink-ийн гişүүд дөрвөлхний дебют хийн гэдгийг ер нь бол дөрвөлээ мэдээгүй байсан гэсэн. Сайн уу? K-pop Aruka-гийн YouTube сувагт Top Morill за өнөөдөр цөмөрөө 4 төрлийн сэдвийн талаар ярилцсан. За нэгдүгээр нь болохоор Lisa-гийн цоо шинхэн 25 баримт болон 2 дахь нь Jimin үерхлийн талаар, 3 дахь нь Tiara амтлын сонирхолтой баримтууд, 4 дахь нь Baby Monster-ийн Baby Monster House нэвтрүүлгийн талаар ярилцах болно. За ингээд бичлэгийн эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Монголчууд бүгдээр энэ дуу баг мэддэг гэсэн. Юу би бүр Jiyeon шиг болохыг амар хүсдэг гэсэн заяа. Tiara Монголд 2 дахь удаа тоглолтоо хийж байгаа. 9 сарын 12-нд Түүц хөндлөлтөд хүрээлэнд ердөө ганцхан удаа. За тэгээд дасалбарыг Portland-ээс захиалаарай. Бас дээрэс нь Portland Tiara Reverse тоглолтын Host Fan Zone дасалбарын хацтныг тодруулах хаян эхлүүлсэн байгаа. За энэ хүү юу нь болохоор Portland-ийн Albion-ы Facebook пэйж дээр явагдаж байгаа. Мөн K-pop Aruka пэйж рүү ороод оролцох боломжтой. Ингээд энэ Host Fan Zone дасалбарын хацтныг 9 сарын 10-нд тодруулах болно. Та бүхэн маань идэвхтэй оролцоорой. За ингээд эхний сэдв болохоор Lisa-гийн сэдв ба. За Lisa дээр ойр жишээ нь ярьцлага өгсөн байсан. За эхнийх нь болохоор Lisa мэдээж 5 настайгаас эхлээд бүжиглэж эхэлсэн. Тэг бүжиглэхийн түүний хувьд бол үнэхээр гоё. Тэг хин нэгэн бүжиглээрэй гэх юм бол би огт ичдэггүй бүжиглдэг байсан гэсэн. Зэн тэг анх үеэл нь Britney Spears-ийг ерөөхдөө ингээд өөртөө танилцуулсан. Төд удалгүй K-pop салбар руу орсон гэж байгаа. K-pop салбарыг тухайн үед Lisa-г бага ахт нь ер нь бол Тайландд маш хүч авч эхэлчихсэн гэсэн үг. Lisa тайзан дээр гарах нь түүний мөрөөдлөөсөн. Тайзан дээр гарах л амар дуртай. Тайзандаа хүндэтгэл үзүүлж бүр ингээд амжилт хүсдэг энэ тайз дээр би үзүүлбэрээ бут авахыг хүсэж байна те. Ямар нэгэн алдаагүйгээр гэж маш их тэм залбирал үлддэг. Blackpink-ийн гişүүд дөрвөлхний дебют хийн гэдгийг ер нь бол дөрвөлээ мэдээгүй байсан гэсэн. Дебют хийхээс өмнө л мэдсэн гэсэн. Анх бид 9-лээ, тэгээ дараа нь 5-лаа, тэгээ гинт дөрвөлээ болохоор болсон гэсэн. YG Entertainment-аас өгсөн тайлбар нь юу вэ гэхээр та дөрвөл ер нь бол хоорондоо маш төгс зогсож исэн. Тийм болохоор та дөрвийг дебютээ хийлгэхээр шийдсэн гэсэн. Lisa ч гэсэн өөрийгөө бид бол үнэхээр сайн баг гэж бас хэлсэн байдаг. Lisa бол фэнүүдтэй маш их талархдаг. Яагаад вэ гэхээр ер нь бол Blackpink дебют хийсэн үеэс эхлээд фэнүүд нь анхны уран бүтээлээс нь эхлээд хайрлж эхэлсэн учраас би бол фэнүүдтэй маш их баярлдаг. Тэгээд фэнүүдгүй бол би хинч биш, би тайзан дээр байж чадахгүй гэж бас өөрийгөө хэлсэн байсан. Сэтгүүлч бас ингэж асуусан байхгүй юу? За ер нь Blackpink-ийг дэлхийд даяар ингээд тархсан, алдартай болсон анх хизээ мэдчихсэн бэ гэж Lisa-гаас асуусан чинь Lisa 2019 оны Coachella дээр ер нь Blackpink бүр ингээд дэлхийд танигдсан байна штэ гэдгийг би анх удаа ингэж мэдэрчсэн. Надад маш гоё байсан гэсэн. Тэгэхээр дөрөв гарч явахдаа ерөөхдөө мдээгүй байсан. Яг Coachella дээр л дэлхийд дээр танигдсан гэдгээ өөрийгөө мэдсэн байгаа байхгүй юу? Нилээн хол. 2018 оноос хойш Lisa-гийн тийм хувийн өсөлт те хувийн үзүүлбэр, соло үзүүлбэрүүд маш тийм Instagram те TikTok дээр маш үзэлттэй, алдартай болж эхэлж исэн. Blackpink-ийн фэндом болох Blink гэдэг нэрийг ерөөхдөө хэрхэн санаачилсан бэ гэж асуусан чинь Blackpink-ийн гишүүдтэй болон YG Entertainment-ийн ажилчдтай суужаал 20 минутын дотор ингэж шийдсэн гэсэн. Ерөөхдөө тэр нэрэндээ маш их тууртай, тэгээд хөөрхөн санагддаг гэсэн. Хамтарч буй уран бүтээлчдтэй ер нь хэрхэн яаж ингэж хамтардаг вэ? Сэтгүүлч асуухад бол ер нь бол би ямарваа нэгэн хүмүүстэй хамтрах, уран бүтээлчтэй хамтрахтаа тийм найзын хүрээллийг амар их эрхэмлдэг. Мэргэжлийн харилцаагаа бас хариуцлагатай харилцааг бий болгодог. Тэгээ энэ арга барил надад маш их таалагддаг. Би цаашид ерөөдөө энэ арга барилаа өргөлж баримталж явна гэсэн. Тэгэхээр ер нь бол хамтарч ажиллах юм бол найзлал гэсэн үг байх нь шүү дээ Лизатэй. Одоо ер нь дараагийн шинэ альбом, шинэ дууны жанруудыг туршихыг маш их хүсэж байгаа гэсэн. Тэгээд ялангуяа DJ нартай маш их хамтран ажиллахыг хүсэж байгаа гэсэн. Тэгээд ялангуяа Charlie XCX гэдэг дуучинтай хамтран гэсэн. Тэгээд Lisa угаасаа хамтрахыг хүсдэг дуучинтайгаа шууд хамтарчдаг байгаа. Ер нь бол маш их цагийг Blackpink-д анхаарлаа хандуулж өнгөрөөсөн болохоор ялангуяа тийм Бадамлынхаа гэдэг нөгөө кино байгаа шүү дээ. Season 3 дугаар бүлэг дээр тоглосон тэр кинонд бүр ингээд тоглохдоо бүр үнэхээр хөвчлөлтэй байсан гэсэн. Үнэхээр шинийг туршиж үзхийг хүссэн гэсэн. Тэгээд цаашдаа ингээд жүжиг буюу жүжигчний салбарыг маш ихээр сонирхож байгаа. Тэгээд энэ салбартай бас ажиллахыг маш их хүсэж байгаа гэсэн. Тэгэд ойрдоо ерөөдөө үзэж байгаа кинонууд нь болохоор Squid Game 3-ын сүүлийн 2 дугаар ангийн одоохондоо үзэж дуусаагүй. Гэхдээ битгий спойлер дорой гэсэн. Тэгээ
ойрд ерөөдөө маш их төрөл жанрын кинонуудыг туршиж үзэх дуртай болсон. Ялангуяа адал явдалтай кинонд тоглохыг маш их хүсэж байгаа гэсэн. Тэгээд альбомныхон тухайд ярихад бол яагаад 5 өөр хүн байж болохгүй гэж, яагаад би 5 өөр төрхөө ингэж харуулж болохгүй гэж яг одны 5 үзүүр шиг би өөрийнхөө зан чанаруудыг энэ альбомдоо шингээх болон өөр төрхийг шингээх болон хүн болгон өөр төрхтэй байдаг штэ гэж анх санаа гаргаад тэгээд ерөөхдөө юм 5 дүртэй байлгахаар шийдсэн гэсэн. Roxy гэдэг дүр нь болохоор тайзан дээр гарах маш их дуртай гэсэн. Тийм Лиса тайзан дээр гарах маш их дуртай. За хоёр дахь нь болохоор Санийг болохоор ингэж тодорхойлсон эрх чөлөөтэй амтнд хайртай хөөрхөн охин байхыг би хаяа хүсдэг гэсэн. Тийм ээ. Лиса угаасаа 5 муур нэг нохоотой Wixie аимшиггүй тогшин тийм дүр. За мэдээж Fuck Up the World гэдэг дууг мэднэ. За бас дээрэс нь Coachella дээрхтэй тэр мөлхөгчийн дүрд хувираад гарч ирсэн тэр мөрчдөр үнэхээр тогшин байсан. Дараагийн болохоор Kiki ерхэд нь нэлээд шулуун шудраг дүрийг гаргаж байгаа гэсэн. Тийм ялангуяа нэг хэдэн жилийн өмнө блэ бас 20 онд Лиса бас нэг тийм гадаадын нэвтрүүлгийн ментор багшаар ажилласан штеп бүжгийн багшаар тэгэхэд бол маш ширүүн бас шулуун шудраг шууд хилчдэг юм шиг надад санагдсан. One more time. More feelings. Speedy болохоор машиныг хайрладаг. Ялангуяа спортын машинд маш их дуртай гэсэн. Тийм Лиса бол маш олон машинууд өрөөд ингээд тавьдаг. Тэгээ эдгээр 5 охид бол би яг л одны 5 үзүүр шиг гэж өөрийгөө тодтогсон. Лисад одоо анхны альбомноос хамгийн хэцүү дуу чинь ямар дуу байсан бэ гэж асуусан чинь Лиса Rockstar дуу болоо маш их стресстүүлсэн гэж хэлсэн. За яагаад вэ гэхээр яг тэр зураг авалтын өдрөө бүжгээ сурсан гэж аахгүй юу? Зураг авалтын өдрөө бүжгээ сурах, чэйжлэх, тэгээд бэлдэх, тэгээд дараа нь зураг авалтанд орох гэд би маш их стрессцэн гэсэн. Гэтэ тэр бүгдийг тэр өдөр амжуулдаг гэхээр бус амар агуу агааз. Тэгээд өөрийгөө маш ажилсаг хүн гэж өөрийгөө бас ер нь бол тодтогдог. Тэгээд ер нь амрах үедээ амрахыг хичээдэг гэсэн. Дүрлзэн асах дуртай тийм төрлийн хүн, тийм ажилсаг хүн гэж тодорхойлсон байдаг. Чи багтаа амир Nokia гэдэг утас барьдаг байсан шүү дээ. Тэгэд одоо ер нь бол интернет хөгжиж байхад ингэж хамт хөгжсөн тийм хүн чамд ерөөхдөө интернет болон тэр утас чинь ямар хөө санагддаг вэ гэсэн чинь би бол Nokia дээр ерөөхдөө өөрийнхөө сонсох хүсдэг бүх дуунуудаа татаж авахыг маш их хичээдэг байсан. Тийм би бол интернеттэй хамт өссөн хүн. Тэгээ интернетгүйгээр өөрийгөө хэзээ ч төсөлж чадахгүй гэж хэлсэн байдаг. Тэгээ одоо үеийнхэн бол интернетгүйгээр өөрийгөө бас төсөлж чадахгүй шүү дээ, тий. Лиса анх өөрөө Лабабутай хамтрахыг хүссэн гэж байгаа байхгүй. Лисагийн найз нь анх ингээ Лабабуг танилцуулсан юм байна л да. Энэ юу хөөрхөн жижигхэн хөөрхөн мангас вэ гэж бодсон гэж байгаа. Тэгэл жоохон байж аваад дурлцсан. Тэгэл цуглуулдаг болсон, цүхэндээ зүүдэг болсон. Одоо тэд нар маань амар алдартай, би тэднийг авах боломжгүй болтлоо тийм хэмжээний алдартай болчихсон гэж бас жоохон харамсаад байлээ. Ер нь бол өөрийнхөө хувцсны хувьд болохоор хөгжилтэй өвөр мөц галзуу хувцс өмсөхийг хүсдэг. Тэгээ хамгийн сүүлд ерөөхдөө Coachella дээр мөлхөгчийн хувцс өмссөн. Бүр өөрт нь бүр амар шинэлэг. Тэгээ тэр хувцсандаа бүр дурлсан гэж байгаа байхгүй юу? Аялын тоглолтоо хийгээд дуусан гутаа би тухайн орны галерей болон музей үзэх амар их дуртай. Тэгээ заавал гарвал тухайн орны галерей музейг үзхийг хүсдэг гэсэн. Хичээдэг гэсэн. За тийм баримтуудаа энэ нийт хэдэн баримт болсон бэ гэхгүй юу? За тэгээ цөмөрөө дараагийн сэдв рүү орцгоё. За дараагийн сэдв болохоор Tiara-гийн сонирхолтой 5 баримтыг хүргэх гэж үнэхээр сонирхолтой. За энэ болохоор Tiara-гийн Roly Poly дуу 2011 онд гарсан. Тэгээд тухайн үед Солонгост хамгийн их зарагдсан дижитал дуу болсон бөгөөд 4 сая зарагдсан байдаг. Tiara бол K-pop-ийн 2 дугаар үеийн хамтлаг. За тухайн үед ерөөхдөө 2 дугаар үеэс эхлээд ер нь бол Япон руу маш их хүч үзсэн. Тэгээд Японд маш хамгийн хурдан бас нэр хүндтэй болж исэн хамтлагуудын нэг бол Tiara. Тэгээд Tiara дээр болохоор Японы Oricon chart-ийн 1-р байран гэж ижилсэн анхны охтын хамтлаг болж исэн. Bobby гэдэг дуугаараа 1-р байраа эзэлж исэн. Тэгээд дараагийнх нь Day by Day гэдэг дуу нь ерөөхдөө 15 минутын богино хэмжээний киноны төрөл багтдаг. Богино хэмжээний ийм кино гаргадаг бас анхдагч хамтлагуудын нэг. Tiara бас анх л K-pop-т одоо альбомд нь 2 гол дуутай дуу гаргадаг хамтлагуудын анхдагч нь байсан. Тэгээ яг Day by Day, Sexy Love гэдэг ч бүгдээрээ гол дуунууд шүү дээ. Тэгээ нэг альбомд 2 тийм гол дуу байд юм аа гэдгийг тийм соёлыг гаргаж ирсэн анхны K-pop бүхтийн хамтлаг. Lovey Dovey гэдэг дуу нь болохоор 5 өөр төрлийн клиптэй бөгөөд хамгийн олон хөлбөртэй клиптэй дуу гэж бас K-pop-ийн рекордыг эзэмшдэг байсан. За тэгээд Tiara-гийн фэнүүдийг бол Queens гэдэг. Тийм Queens гэдэг утга нь болохоор фэнүүд бол бидний ditэн.
Tiara-гийн фэнүүд бол бидний титмэг гэсэн утгатай байдаг. За тэгээд цөмөрөө 9 сарын 12-нд тоглолтын үзэн эзэдээ тий. Цөмөрөө үзцгээе. За ингээд цөмөрөө дараагийн сэдв рүү гарцгаая. Жимийн үргэлжлийн талаар. Гэтэ маш хүчтэй шуурх хаах гэсэн чинь ер нь тэгээд хуучны мэдээлэл учраас тэгэл хуучинд нь сайхан үлдээчлээ гэж би бодож байна. Тэгээ Жими ерөөхдөө жүжигчин Сондайтой үргэлжлэх гэдэг мэдээлэл сайхан гарсан. Гэхдээ салцсан гэдэг мэдээлэл нь аль хэдийн ингэж баталгаатай гарсан. Тэгээд ерөөхдөө бол армичууд энэ жүжигчин Сондайд бол нэлээд дургу байгаа. 2022 оноос эхлээд энэ хоёр өргөжчээ гэсэн тийм таамагуд маш хүчтэй яваад байсан. Ингээд салцсан байж гэж хүний хувийн амьдралыг бүр ингээд дахин ингээд дэлгэх гээд байгаа нь үнэхээр таалагдаагүй. Сая яг өнгөрөгч энэ 8 сарын 27-нд яг ингээд Жиминийг өөрийнх нь гэрт нь ирж байгаа гэдэг тиймэрхүү тийм лефтнес гарч иж байгаа бичлэгийг цацаал ерөөхдөө entertainment-аас нь ерөөхдөө бол ингээд хүлээн зөвшөөрж байгаа байхгүй юу? 너 지금 알았어? 아, 내가 일부러 말 안 하는 건데. Гэтэ надад бол Жимийн бол амар тухгүй харагдсан. Гинт ингээл чөчөөл амар тухгүй санагдсан. Гэтэ мэдээж ингэж үерхэж байгаа юм чинь бибинийхээ тухтай байдлыг бас амар хангах хэрэгтэй шүү дээ. Гэтэл би Жиминтэй үерхдэг гэдгийг ингээ байн гаргаж ирээд X нь болцсон ч гэсэн ингээ гаргаж ирэх гээд байгаа нас амар хэцүү. Тэгээ энэ жүжигчин болохоор 1991 онд төрсөн 34 настай. Тэгээ 2011 онд ер нь жүжигчнээр дебютээ хийсэн. Тэгээд 2018 онд нэлийн тийм алдартай шоунд танигдсан. Одоогоор тэгтээ ерөөхдөө гол дүрд ерөөхдөө тоглоогүй байгаа. Instagram, TikTok, Weverse-тэй бүр нэлийн идэвхтэй бас тэндээ амар олон дагагчтай. Онлайнд бараг идэвхтэй. Онлайн дотор амьдардаг тийм эмэгтэй юм байлээ. Энэ харилцааг бүр ингээд хэтрүүлэн харуулах гадсан тийм тохиолдлууд бол нэлээд байсан байлээ. Сондагийн Жиминий гэрт бийж, Жиминий унтлагын өрөөнд ээжиж шууд дамжуулт хийх гэж оролдсон. Гэтэ хийсэн байлээ. Гэтэ ингээд бас бодоод үзэлтэй гинт Жими одоо мэдээж Жиминий гэрт байгаа юм чинь Жимидсэн байгаа гэсэн үг шүү дээ. Магадгүй зүгээр ингээд чочны өрөөс л галтаагаар руу ороод ирсэн чинь шууд лайв хийгээд сууж ивэл бас эвгүй шүү дээ. Hi guys гэ лайв хийж шууд амар эвгүй шүү дээ тий. Жими мэдчихэд дуустал нь лав хаалганы хагаадаа бийжсэн байх гэж би бодож байна. Надад энэ Жиминий үйлдэл амар хөөрхөн санагдсан. Тэгээ Жими ерөөхдөө BTS хамтлагийн дебютийн өдөр чинь 6 сарын 13-нд байдаг. Яг тэр дебютийн өдөртөө фэнүүдтэй загтал бичсэн байдаг. Тэр загтал нь ерөөхдөө бас Сондагийн дас зориулагдсан байна гэдэг рүүмээр гарсан. Тэр нь юу вэ гэхээр BTS-ийн ойг тэмдэглэсний дараа бидний хамтдаа өнгөрүүлэх эхний өдөр үнэхээр баяртай байх болно гэсэн утгатай юм бичсэн. Тэгээд энэ болохоор ерөөхдөө нууц тохио гэж үзсэн. Яагаад вэ гэхээр Сондагины төрсөн өдөр яг маргааш нь буюу 6 сарын 14-нд болт юм лээ. Тэгээд маргааш гэдэг өдрийг тоттогчоод нь ер нь бол ингээд нууцаар төрсөн өдрийн мэд хүргье гэдэг тийм мэдчилгээ юм болов уу гэж үзсэн. Салаад баг 3 энэ ч одоо 22 он гэдэг ч одоо 3 жил өнгөрч яхад байн ингэж имерхүү бичлэг хийж армичуудын дургуг хүрэгдэн. Тэгээд би бол энэ эмэгтэйг өөр талаас харах юм бол яг энэ бүр Жиминтэй үерхчихсэн яг тэр цаг үедээ бүр ингээд цогссон, гацчихсан яг тэр үедээ л амьдардаг. Өдөр болгон тэр үеэ ингэж боддог. Тэр үеэ ингээд хүмүүст ингэж харуулж, танилцуулж ингэж олонний анхаарал байх ингээд хүсдэг. Яг би тэр үедээ л гацчихсан тий. Магадгүй салсан бол яагаад би салсан юм бол за салсан ч гэсэн хүмүүс мэдэх хэрэгтэй гэдэг тийм үзэл бодолтой. Яг өнгөрсөндөө ингэж амьдардаг хүн юм шиг байна. Жиминий entertainment-аас маш тийм хөнгөн илдэг тийм бас сануулга өгсөн байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо дахиж ийм холбогдолтой мэдээлэл битгий түгээгээрэй гэж хүсэж байна гэсэн тиймэрхүү утгатай мэдээлэл хийсэн байсан. Гэтэ одоо ингээд сундаа юм бол цогсох хэрэгтэй. Одоо мөрөөрөө зүгээр урагшаа тий хичээгээд амьдрах хэрэгтэй л гэж бодож байна. Энэ хоёрын үерхэлтэй энэ хоёрын ингэж удаан байсан үерхлийн талаар юу гэж бодож байна. Дараагийн сэдв бол бас Baby Monster гэдэг house нэвтрүүлгийг гаргаж байгаа. За энэ бол ерөөдөө бэлэгшээлтэй нэвтрүүлэг. Яагаад вэ гэхээр бас яг Blackpink хамтлаг дебютээ дуудаагүй байхдаа Blackpink House гэдэг тийм нэвтрүүлэг гаргаж ирсэн 100 оны амралттай. Blackpink House гэдэг гарсны дараа дөрөв гэдэг маш алдартай дуугаар ингэж эргээрэлт хийсэн юм чинь би бас Baby Monster дээр маш их хүлээлттэй байна. Энэ house дуусны дараа ямар том эргээрэлт хийх бол гэдэг дээр бүр үнэхээр хүлээлттэй байна. Тэгэд амар гоё эсэн тэр 3 давхар тийм гоё байр house эсэн. Үнэхээр том яг ордон шиг тэг гадаа Baby Monster-ийн тийм гоё логотой. Ерөөдөө яг тэр байшин нь болохоор гал тогоо, чөчний өрөө, тэгээд гоё тоглоомын өрөө, тэгэнгүүтээ бүр снэкийн өрөө, тэг бассейнтэй, тэг балкондсэн амар гоё тийм 3 давхар байсан. Тэгээд
6 гишүүнтэй болохоор 2-2-ороо ингэж хуваагдаж өрөөнд орж илээ. Тэгээд ингээд өрөөнд орж ирээд ингээд бүх гишүүд ингээд чемоданаа нээж үтсэн чинь би тэр гишүүдийн ингээд хувийн сонирхлыг нь шууд ингээд мэдчихэж байгаа байхгүй юу. Тэр надад амар сонирхолтой байсан. Парита, Эйса хоёр нэг өрөөнд ордог. Тэгээд тэр хоёр ингээд чемоданаа дэлгээд үтсэн чинь Парита чемодан ингээд ер нь нөх юм байхгүй. Тэг би шууд ямар минималист эмэгтэй вэ гэж бодсон. За харин Эйса болохоор ямар эмэгтэйлэг юм бэ те дүүрэн амар гой хувцснууд те баха аксессуарууд хүзүүний зүйлтүүд. Тэг би Эйсаг амар эмэгтэйлэг гэж бодсон. Тэг дараачих нь болохоор Кени, Руко хоёр нэг өрөөнд ордог. Кени яг өөрөөгөө жоохон жижигхэн гэж жоохон голоолах шиг гэсэн. Гэтэ амар хөөрхөн тоглог байсан. Тэг Кенигийн чемоданыг нэгээд үтсэн чинь амар хөөрхөн чихмэл тоглоомууд байсан. Тэнгүүтээ снэк бас л амттанд амар туртай гэдэг нь шууд мэдэгдэж байгаа байхгүй юу. Тэгээ Руко болохоор надад амар таалагдсан. Руко болохоор эрүүл мэндэд амар анхаардаг. Иргэн тойронд байгаа орчноо бүр амар их анхаардаг тий. Шумуул буюу шавж үргээ их гэрэл. Агаар цэвэршүүлэгч жижигхэн миний агаар цэвэршүүлэгч өнөртэй осмос бүр амар эрүүл мэндэд анхаардаг санагдсан. Надад амар хөөрхөн санагдсан. Rora, Эхион хоёр бол нэг өрөөнд орсон. Тэгээ Rora бас маш тийм эмгтээлэг скин кеэр гоо сайхны бүтээгдэхүүнд бүр амар туртай юм лээ. Тэр мейкапын өрөөнд бас амар гоё. Тэр мейкапын өрөөнд хараад бүр амар гоё санагдсан. За Эхион болохоор ерөөдөө снэк туртай. Эхион бол снэк туртай тийм. Ер нь бол чемодан дүрийг снэк лээ. Туртай снэкүүд нь амар хөөрхөн бүгд өөр өөрийнх нь зүйлүүд гарсан. Тэгээд гоё хөгжөөн тоглоомодоо тоглоод маш тийм зугаатай өнгөрөх шинжтэй лээ. Тэгээ гоё нэвтрүүлгүүд нь бас гараад дуусах байх тийм байна. Иймэрхүү дөрвөн төрлийн сэдвийн талаар ярилцлаа. Хамгийн сонирхолтой нь ямар сэдв байсан бэ? Бас үлдээгээрээ. 9 сарын 12-нд TR-ийн тоглолт дээр ингээд бас уулзсан. За тэгээд бичлэг маань энэ хүрээд дуусчихин. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараачийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.